Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний зүгээс сэтгэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа. Тэгээд сүүлд хийсэн бичлэгүүд дээр хамгийн хортой 10 шавжийг хийгээрэй. Хамгийн аюултай 10 шавж, хамгийн аюултай 10 шавж яриад өгөөч. Дэлхийн хамгийн хойртой 10 шавж гэх мэтчлэн маш олон сэтгэл ирсэн учраас энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Нэмжлэхэд лайк дарж комент бичдэг. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дэлхийн хамгийн аюултай 10 шавж. Аливаа өвчний ням вирусыг тараахад хамгийн төгс дамжуулагчдын нэг бол шавж юм. Тэд олуула жижиг биетэй хатгах болон хазах өндөр чадвартай учраас өвчин үүсгэгч бичил биетүүдийг өөрийн биеэр дамжуулан хүн амьтны биед халдварлуулдаг. Харин бүхгэн зүгий, балд зүгий, шоргоолж гэх мэт амьтад хүмүүсийг үхэлд хүргэх эсвэл ноцтой гэмтэж болохоос хортой байдаг. Энэ бичлэгт зөвхөн хүчтэй хор, үхлийн халдвар тараах чадвараараа хүний амьд хүрдэг шавжнуудыг жагсаав. Өөрөөр хэлбэл хүнийг ихээр өвдөгдөг боловч амь насанд хүрэх аюулгүй. Эсвэл эдийн засаг, газар тариалангийн хувьд ноцтой хохирол учруулдаг зарцаа болон бусад хортон шавжнуудыг оруулаагүй болно. Ингээд дэлхийн хамгийн аюултай хорхоо шавжнуудын талаар мэдхийг хүсвэл бичлэгээ дуустал нь үзээрэй. Жагсаалтын 10 дугаар байранд бөөс орлоо. Дэлхий дээр нийт 5000 орчим зүйлийн бөөс хаасаагүй тархаж, бараг бүх төрлийн халуун цус амьтдын цусаар хооллож, биед нь шимэгчилж амьдардаг. Хүмүүс олон мянган жилийн турш эдгээр жижигхэн, далавчгүй цус сорогч шавжнуудын эсрэг тэмцэж ирсэн. Бөөс нийгмийн анги давхарга, шашин шүтлэг, бохир заван, цэвэр цэмцгэр эсхийг үл хамааран хүний биед халддаг. Тиймээс зөвхөн бохир заван хүмүүс бөөсдөг гэж буруу ойлгож болохгүй. Бөөс 2-3 мм урттай, далавчгүй боловч өөрийн биеэсээ 100 дахин урт буюу 20-30 см хол өсрөх чадвартай. Та хичнээн цэвэрхэн байсан ч гэсэн бөөстэй хүнтэй ойрхон байх, хувийн зүйлсээ солилцох, эсвэл бүр бөөстэй хүний суугаад боссон сандал дээр суухтал бөөсдөх боломжтой. Бөөсөөр дамжин бөөсний хижиг, шуудууны халууралт гэх мэт өвчин халдварладаг. Эдгээр өвчнүүд нэлээд ноцтой байсан учраас дэлхийн 1-р дайны үед олон сая тонны энгийн иргэд болон цэргүүд нас барсан байдаг. Дэлхийн 1-р дайны үед бөөсөөр дамждаг шуудууны халууралтаар өвчлсөн хэд хэдэн алдартнууд байдаг. Жишээлбэл уг эрхмийг танихгүй хүн цөөхөн байх. Энэ бол бүгжний эзнийг бичсэн алдарт зохиолч Толкин юм. Тэрээр 1916 оны 6 дугаар сард дайны талбар руу илгээгдэж 1916 оны 10 дугаар сарын 27-нд Германы баруун фронт дахь хамгийн урт сууг болох Регинагийн сууг руу дайрах үедээ бөөсөөр дамждаг шуудууны халууралтаар өвчлсөн байдаг. Улмаар хүчтэй халуурч байлдах чадамжгүй болсон учраас түүнийг цэргээс чөлөөж Англи дахь эмнэлэг рүү шилжүүлсэн ажээ. Хэрвээ бөөс алдарт зохиолч Толкиныг хазаагүй байсан бол, хэрвээ Толкин үргэлжлүүлэн байлдаж яваад нас барсан бол бүгжний эзэн гих гайхалтай зохиол бичигдэхгүй байсан. Цаашлаад энэ зохиолоор хийгдсэн киног хизээч үзэхгүй байсан гэд боддоо. Аимшигтай байгаа биз. Мөн энэ үед Винни Пух номын зохиолч Милни, Нарниагийн товчоо номын зохиолч Льюис нар мөн адил шуудууны халууралтаар өвчилж байжээ. Үнэхээр сонирхолтой байгаа биз. 9-р байранд хаан ирвэхэ орлоо. Зарим шавжны агуулдаа нэдэж болох үйц бүр тижээллэг байдаг боловч хаан ирвэхийн хувьд тийм биш. Гим хоргүй, хооцогслонтэй, сэтгэл татам харагдах хаан ирвэхэ бол дэлхий дээрх хамгийн хортой шавжнуудын нэг юм. Хаан ирвэхэ ба түүний агуулдаа хүнийг хазаж хатгадаггүй боловч түүнийг идэх гэж оролцсон хүний амь насанд хүрдэг. Учир нь ирвэхэ агуулдаа байх үедээ сүйт өвс буюу сүн шүүс ялгаруулдаг ургамлаар хоолдог. Энэ төрлийн ургамлууд хортой шүүстэй гэдгээр алдартай. Гэтэл агуулдаа энэ ургамлыг идээ зогсохгүй сүн хорт бодисыг өөрийн биедээ авч хадгалдаг. Ингэснээр агуулдаа ирвэхэ болсон үедээ ч гэсэн хорт бодисыг биедээ тээсэр байдаг. Тийм учраас хаан ирвэхэ болон түүний агуулдааг идсэн хүн эсвэл амьтны биед сүн шүүсний хор их хэмжээгээр хоримтлагдаж зүрх зогсож өгөхөд хүргэдэг. Тийм учраас энэ шавжнаас болгоомжлох хэрэгтэй. 8 дугаар байранд цэврүүт цох орлоо. Цэврүүт цох нь мөн адил дэлхийн хамгийн хортой шавжнуудын нэг юм. Тэд кантаридин гих нэртэй химийн хорт бодис ялгаруулдаг учраас тэднийг идэж бас гар хүрч болохгүй. Хэрвээ цэврүүт цохонд хүрвэл арьсан дээр цэврүү үүсгдэг боловч зөв хэрэглэж чадвал арьсан дээр гарсан ургацаг буюу үүг арилгах боломжтой. Гэвч түүнийг идвэл кантаридин гих бодис хүний ходоод гидсний замын саст бүр хөвчийг устгаж цаашлаад өхөлд хүргэдэг. Хүмүүс эдгээр шавжийг идэх магадлал маш бага учраас гол аюул нь хүн гэхээс илүү фермийн мал аж ахуйд нүүрэлдэг. Фермерүүд малын тижэл бэлтгэх үед өвсөн тунд байсан цэврүүт цохнууд хамт хадагддаг. Цөөн хэтгэн цэврүүт цохноос ялгарах кантаридин гих хорт бодис цоо эрүүл адууг өхөлд хүрэхэд хангалттай. Цэврүүт цохон нийт 7000 гаруй зүйлд хуваагддаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь гайхалтай өнгөлөг, гялалцсан тод харагддаг.
Ер нь зэрлэг байгальд хэд тод 90,000 өнгөтэй амьтад хортой байх магадлал тун өндөр гэхэд буруудахгүй. Жагсаалтын 7 дугаар байранд үүрэг орлоо. Үүрэгэнд бөөсний нэгэн адил бусад амьтдын цуцыг сорж амьзуудаг далавчгүй шавж юм. Тэд нисэх чадваргүй боловч асар хол буюу өөрийн биеийн уртаас 200 дахин хол өсөрч чаддаг. Хэрвээ метр 80 см өндөртэй хүн түн шиг өсөрвөл 360 м хол өсөрч чадна гэсэн үг. Гайхалтай байгаа биз? Үүрэгний хазалт загтнуулж, хурц өрөвсөл үүсгэж, цаашлаа цус багталт бий болгодог. Үүнээс гадна тэд үхлийн аюултай өвчний тээгч бөгөөд вирус, бактери, өт, элдв туузан хорхой зэрэг бүх төрлийн эмгэх төрүүлэгчдийг дамжуулдаг. Энэ шавжаар халдварладаг өвчний тоонд хижиг болон хүмүүсийн сайн мэддэг булчирхайн дахал ордог. Энэ дахал нь 14-р зууны үед 50 сая хүний амьд хүрч Европын хүн амын ихэнхийг устгасан. Азар энэ дахал түгээмэл биш, мөн антибиотикоор эмчлэх боломжтой байдаг. Үүнээс гадна үүрэг тунгиаз хэмээх аимшигтай арсны өвчин үүсгэдэг. Энэ өвчин бол арсны өрөвсөл, загтнаа, шархлаа, буглаа гэх мэт маш олон төрлийн шинж тэмдгийг бий болгодог. Үнэхээр дотор арзалгам харагддаг учраас энэ өвчний талаар зураг оруулахгүй байхаар шийдлээ. 6 дугаар байранд бух шоргоолж орлоо. Сарсан далавчны багт хамаарах бух шоргоолж Австрал болон түүний ойролцоох арлуудад амьдардаг. Тэд дунджаар 8-аас 40 мм урттай, маш түрэмгий, харгас хэрцгий зантай, хортой хатгууртай гэдгээр алдартай. Түүний хорыг шавжны ертөнцийн хамгийн хүчтэй хорнуудын нэг гэж үздэг. Эдгээр түрэмгий шоргоолчнууд олуула нэгэн зэрэг хазаж хатгаж, насанд хүрсэн эр хүнийг 15 минутын дотор алах хэмжээний хүчтэй хор тарьдаг. Түүний хор эхлээд харшлын хүнд хэлбэрийн хариу уруулаар илэрч, улмар амьсгалын зам, зүрх судасны үйл ажиллагаанд цаад учруулдаг. Ингэснээр хохирогч амнасаа алдах эрсдэлтэй. 5 дугаар байранд Балт зүгийн хэдгэн бөхгөн зүгийн орлоо. Балт зүгийн хэдгэн бөхгөн зүгийн бол сарсан далавчны багт хамаарах шавжнууд юм. Энэ дотроос бөхгөн зүгийн болон хэдгэн нэг овогт хамаардаг боловч хоёр өөр төрлийн амьтад. Тийм учраас тэд хоорондоо нэлээд төстэй харагддаг бөгөөд хүнийг хэд хэдэн удаа дараалан хатгах чадвартай. Харин Балт зүгийн хувьд энэ хоёроос арай өөр овогт хариалагддаг. Ингээд бүх зүйл ойлгомжтой болсон учраас тэдний хорны талаар ярьцгаая. Нас бид хүрсэн хүн хэдгэнд 1000 удаа хатгуулад харин хүүхэд 500 удаа хатгуулахад өөхөх аюултай. Харин Азийн авраг бүхгэн хүний хил юм уу эсвэл том судсан дээр тааруулж хатгавал шууд үхэлд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл хатгуулсан хил амьсгай боотол хавдаж томордог. Харин хүний судсанд хатгавал хор цусанд орсноор дотор цус алдаж, хавгнаж, цусны эргэлтэнд цаад учруулж улмаар амьнасаа алддаг. Харин Балт зүгийнүүд нас бий төрсэн цоо өрөөл хүнийг алахад 500-аас 1300 удаа хатгах ёстой. Гэхдээ эдгээр амьтдын хооронд хит мэдрэмтгий, харшилтай хүмүүс байдаг. Ийм хүмүүс цөөн тооны хатгалт, магадгүй цорын ганц хатгалтаас болж өөхөх боломжтой. Энэ бүхнээс шалтгаалan амралт зугаалгаар явахдаа зүгийний үр хөндөхгүй байх, идж уух зүйл дээрээ элдв амьтанд суусан байгаа эсхийг анхаарч явах хэрэгтэй. Жагсаалтын 4-р байр алуурчин агуулдай. Энэ төрлийн агуулдай хөгжлийн сүүлийн үе шатанда нилээд хөөрхөн, бор торгон өнгөтэй эрвэхэ болж хувирдаг. Тэд Өмнөд Америкаас гаралтай бөгөөд Америк тивийн хамгийн хортой шавжны нэг юм. Алуурчин агуулдай ойролцоогоор 5 см урттай, ногоон, саарл, хүрэн өнгөтэй, нуруугаараа дүүрэн хортой өсөр хүчигдсэн байдаг. Түүний нуруунд байрлах хорны уутанцар үсээр дамжуулан хүний биед хороо шахдаг. Энэ үс нь хүний арьсанд зоогдож, улмаар хүний биеийн цусны бүлгэнэх чадварыг үгүй идэг. Хэрвээ энэ төрлийн хоронд хангалттай хэмжээгээр хордвол хүний биеийн амин чухал эрхтнүүд тэр тусмаа хүний тархинд цус алдаж эхэлдэг. Ер нь амьд үлдэх боломжгүй гэсэн үг. Ганц алуурчин агуултай хүнийг алж чадахгүй боловч 20-100 удаагийн хатгалт хүний амьд хүрэх боломжтой. Эдгээр агуулдаанууд цуглах, өөгнөрөх дуртай амьтан учраас санаандгүй байдлаар олон тооны алуурчин агуулдаанд хүрч амнасаа алдсан тохиолдол цөөнгүй гардаг. Өмнөд Америкт үүнээс болж 500 гаруй хүн амнасаа алдсан байдаг. Тийм учраас Генесийн номонд энэ шавжийг дэлхийн хамгийн хортой агуулдай хэмээн бүртгэжээ. 3 дугаар байранд цэцэн ялаа орлоо. Энэ бол дуучин цэцэн, эсвэл дуучин флаа биш. Харин зүгээр л цэцэн гэдэг нэртэй ялаа юм. Цэцэн ялаа Африк тивийн төв хэсгээс гаралтай бөгөөд нойрны өвчин гэж нэрлэгддэг үхлийн аюултай өвчнийг тараадаг. Эдгээр ялаанууд Trypanosoma brucei гэх нэртэй шимэгч хорхог бусад амьтан болон ялаанаас авч улмаар өөрөө дамжуулагч болдог. Уг ялаанд хазуулж нойрны өвчин авсан хүн хазууснаас хойш 1-3 хоногийн дараа халуурах, толгой үемчөөр өвдөх, хүчтэй захтнах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.
Ер нь зургийг харуулхад нилээд ивгүй, дотор эвгүүцэн тууралтууд гардаг. Дараагийн үе шат хэдэн сарын дараач эхэлж болох бөгөөд шимэгч орхоо хүний биеийн мэдрэлийн системд халдаж улмаар нойргуудж, ийм тэнцвэрээ алдахаас гадна өмнөх үе шатны шинж тэмдгүүд ч үргэлжилсээр байдаг. Хэрвээ шаардлагатай амжилтыг тухай бүрт нь авахгүй бол комд орж дотоод эрхтний дутагдлын улмаас амь насаа алддаг. Аз болоход нойрны өвчнийг эмчлэх боломжтой учраас нас баралтын тоо жил ирэх тусам буурч байна. 2 дугаар байр. Үнсэгч бясаа. Дэлхий дээр энэ шавьжны 130 гаруй зүйл голчлон Америк төвд, цөөн хэдэн зүйл нь Аз болон Африк төвд тааралдаг. Эдгээр бясаанууд ихэвчлэн сээр нуруусан амьтдын цусаар хоолдог. Үнсэгч бясаа унтаж байгаа хүний нүүрэн дээр мүлгэж очиод уруул амных нь ойролцоо хаздаг. Тийм учраас тэднийг үнсэгч бясаа гэж нэрлсэн байх. Түүний шүлс хит мэдрэмтгий харшилтай хүмүүсийг харшлын хүнд хэлбэрийн шоконд оруулах магадлалтай. Гэхдээ энэ тэдний гол аюул биш. Америк нэгдсэн улсын өмнөд хэсгээс эхлээд Аргентины хойд хэсэг хүртэл тархсан үнсэгч бясаануудын 50 орчим хувь нь аимшиг чагаас өвчнийг тараадаг. Бясааны ходоодон дотор чагаас өвчнийг үүсгэгч Трифоносома крузи гэх нэртэй жижиг шимэгч амьдардаг. Үнсэгч бясаа хүнийг хадсны дараа тэр газартаа шууд бие засдаг бөгөөд энэ үед түүний ялгацтай хамт чагаас өвчнийг үүсгэх жижиг шимэгч хорхоонууд гарч ирдэг. Харин хүмүүс хазуулсан шархаа майжиж оролцсноор шимэгч хорхоог хүний биед нэвтрэх боломжийг олгодог. Энэ мөчөөс эхлэн бүх зүйл эхэлдэг. Хүний биед нэвтэрсэн эдгээр шимэгч хорхоонууд олон тоогоор үржиж эхэлдэг. Чагаас өвчний эхний үе шатанд элдв шинж тэмдэг идэрдэггүй боловч ховор тохиолдолд баг зэрэг халуурах, толгой өвдөх, хазуулсан газар хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эрт илрүүлж эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 4-8-7 хоногийн дараа өвчин дараагийн буюу далд үе шатандаа шилжиж хүний биед ямар ч шинж тэмдэг илэрхээ болж эхэлдэг. Ингээд халдвар авсан хүмүүс 10-30 жилийн турш юу ч мэдлгүй явж байгаад зүрхний дутагдалд орж үхцгээдэг. Халдвар авсан хүмүүсийн 45% нь ийхүү үхцгээдэг бол үлдсэн 55% нь насаараа эдгээр шимэгч орхоог биедээ тээж, хоол боловсруулах эрхтний хүндрэл, улаан хоолой болон өдүүнгэцний томрол, элдв мэдрэлийн гэмтлийн улмаас зов чаналдаг ажээ. Хамгийн аюултай нь ихэнх хохирогчид энэ өвчнийг туснаа мэдэхгүй явсаар насыг бардаг. Яг л чимээгүй тахал шиг аимшигтай байгаа биз. Нэгдүгээр байранд орсон амьтныг ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ бол шумуул юм. Шумуул бол дэлхийн хамгийн аюултай шавьж. Энэ өчүүхэн шавьжинд хазуулах үед дамжуулсан шимэгч хорхоо болон вирус нь маш аюултай учраас ихэвчлэн үхэлд хүргэдэг. Шумуулнаас шалтгаалan 2019 онд 409 мянган хүн хумхаа өвчний улмаас нас барсны ихэнх нь 5 хүртэл насны хүүхдүүд байжээ. Гэсэн хэдий ч хумхаа бол шумуулаар дамждаг цорын ганц өвчин биш юм. Үүнээс гадна чагаас өвчин, денге буюу хугарлын жичрэг, баруун нийлийн вирус, зика вирус, рифт хөндийн жичрэг, чикунгуня вирус, шар жичрэг, сент-люсийн энцефалит гэх мэт маш олон төрлийн өвчин эмгэг үүсгэгчийг шумуул өөрийн биеэр дамжуулан тарааж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг ажээ. Гэхдээ манай оронд эдгээр өвчнүүд байхгүй учраас шумуулнаас айх хэрэггүй. Нэмж хэлэхэд зөвхөн ийм шумуулнууд үр удмаа үлдээхийн тулд цус уудаг. Харин ир шумуул болон бусад залуу шумуулнууд цус уудаггүй. Харин хоол хүнснийхээ ихэнх хэсгийг ургамлын гаралтай бодисоос авдаг. Шумуул өндөр температуртай цус болон хөлсөн татагддаг учраас шөнө оройн цагаар элдв дасгал хийхгүй байхыг анхааруулъя. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай 10 шавьжны талаар танилцууллаа. Энэ жагсаалтанд оруулаагүй боловч маш аюултай олон шавьж бий. Тийм учраас сайн мэдгүй элдв амьтан ургамалтай анхаарал болгоомжтой харьцахыг сануулж байна. Ингээд үргэлжлэх дуртай өгөөрэй бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий хорцсон хордоогүй бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалъя. Бүгдээрээ дараагийн бичлэгээр илүү гайхалтай зүйлсийн талаар мэдж авцгаая. Бичлэгүүдийг минь байнга үздэг. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.